Цаана үзэгчдээ хүүхдэд зориулсан дахиад подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр студид маань бас шинэхэн зочин хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Намайг Ганфур гэдэг үндэсний Батлан амлах сургуулийн цэргийн автотехник ажлын 3 дугаар дэмжин суралцах сонсогч байгаа. Та бүхэнд өдөр мэндийг хүргье. Яг яагаад юунд нь болоод Батлан амлах их сургуульд орчихвоо? За энэ ерөнхийдөө бол маш их сонирхолтой. Намайг бага хахад аав маань яг миний мэрэгчлэр суралцдаг байж байгаад гарцсан гэж өөрийнхөө сайхан түүхүүдийг ярьдаг байсан болохоор аавынхаа хүсэл мөрөөдлийг гүйцэлдүүлэхийн тулд яг өөрөө тэр мэрэгчлэр нь яг одоогийн байдлаар суралцаад явж байгаа ийм нэг айлын хүү байна би. Аа тэр мэрэгжил сонголтод нь бол аав нь маш их үр гүйцэтгэсэн юм тийм. За аав бол ерөнхийдөө үр гүйцэтгэсэн бас өөрийн хүсэл зорилго гэдэг зүйл бас маш их нөлөөлсөн. Яг бага хахад цэцэрлэгт байхдаа би яг л цэрэг армийн хүн болно. Яг л цэрэг армийн үнэт шударга тийм мундаг офицер дарга болно гэж ямар хүсдэг байсан болохоор яг ингээд одоогийн байдлаар суралцаа явж байгаа нэг хүн байна да. Ааха. За автын техникч гэсэн шүү дээ тий. Цэргийн автотехник ашиглалтын инженер. За. Тэгэхээр яг энэ мэрэгжил нь өөрөө яг бусад одоо юунуудаас яг сургуульдаа тий яг энэ мэрэгжлийг ямар онцлогтой юм бэ? Энэ маань ерөнхийдөө бол давуу тал бол маш өндөр. Яг ингээд дайн байлдаан за магадгүй энгийн салбар гэх юм бол автгүй ерөөсөө амьдрал явна гэж байхгүй. Автомашин, авто гэдэг маань ерөнхийдөө автомашин. Та ч гэсэн одоо яг ингээд гараад харахад хүн болгон нэг өөрийн гэсэн хөлөгтэй, төмрүүлэгтэй. Тэдгэрийг яг ингээд ашиглах, яг юунд хэрэглэх, яг яаж засварлах уу гэдэг тал дээр хамгийн чухал нөлөө үзүүлдэг болохоор ерөнхийдөө бол хамгийн чухал мэрэгжил гэж би өөрийнхөө хувьд л үздэг. Бусад мэрэгжилтэйгээр нь бол тэгэж ярилцдаг. За тэгэхээр энэ мэрэгжлийн давуу тал юу вэ? Ер нь хөрвөх чадвар нь хэр байдаг вэ? За хөрвөх тал гэх юм бол ерөнхийдөө бас боломжтой гэж үздэг. Яагаад гэвэл нөгөө бусад энгийн салбарт ерөнхийдөө бол автомашин засвар гэдэг нөгөө олон сургуулиудад автотехник хэргийн инженер гэсэн бүрэлдэхүүнүүдийг бэлдэж байгаа шүү дээ. Түүнтэй адилхан манайх ч гэсэн автотехник ашиглалтын инженер буюу яг л засвар үйлчлэгийн учраас ерөнхийдөө бол хөрвөх боломжтой гэж би өөрийнхөө өнцгөөс л хардаг ерөнхийдөө. Тийм. Тэр нэлээ ирээдүйд юм байна. Нэлээ ирээдүйтэй, маш ирээдүйтэй. За тэгвэл үндэсний Батлан амлах их сургуулийн сонсогчийн нэг өдөр ер нь яаж өнгөрдөг вэ? За ерөнхийдөө нэг өдөр маань бол өглөөний бослогоос эхлээд ерөнхийдөө бол оройн амар команд хүртэл ерөнхийдөө бол миний нэг өдөр үргэлжилдэг. За өглөө 6 цагт босно. Өглөө 6 цагт босоод өглөөний гүйлт гимнастикийн даа оролцсон. Гүйлт гимнастик дууссныхаа дараа бид нэр өглөөний хоолнд ордог. Өглөөний хоолнд орсныхаа дараа бид нэр ингээд сургуулийн бүрэлдэхүүн бүгд чигсаад төрийн талбай буюу сургуулийнхаа тугийг мандуулснаар тухайн өдрийн үйл ажиллагаа яг бүрэн цагийн хуваарьнд дагуу эхэллээ гэж үздэг. Тэгд яг ингээд төрийн тул их шиглэх хүмүүс нь ер нь бол бас гоё. Тэгээд түүнээс хойш жигсаалын бэлтгэл, гүйл тариалт, жоохон дасгал хөдөлгөөн, бие бэлтгэлийн чадамжаа дэвшилж байгаа. 8:30-аас танхимын хичээл эхэлдэг. Танхимын хичээлдлүүдэд сууж оролцсныхоо дараа 1:40-с 3 хүртэл буюу өдрийн гүйлт гимнастик хоолтын цаг гэж өгдөг. Тэр үедээ бид нар өглөөнийхөө арай хөндрүүлсэн хэлбэртэй гүйлт гимнастик дасгалуудаа хийчихэд өдрийн хоолтонд ороод тухайн хүнд нэг өдрийн амралтын цаг гэж гаргаж өгдөг 10-аас 20 минут. Тэр үеэрээ өөртөө унтаж амархан амраад яг өөрийнхөө чөлөөтэй цагаа өөртөө юу шаардлагатай байна тэдгэрийг хийж гүйцэтгээд 3-аас хойш танхимын хичээлдээ эргэж оролцоод тэгээд 6:10 хүртэл танхимын хичээлдээс урьдчаад 6:10-аас хойш оройны нэгдэлт буюу жигсаалын бэлтгэл, гүйлт гимнастик, дадлага сургуульд одоо зэвсгэл техниктэй харьцах тэдгээр дадлагаа хийж хагаад оройн хоолндоо орсноос хойш оройн тооллого буюу яг оройн тооллого явагдана. Тэрүүний дараа яг амар команд өгснөөр бидний нэг өдрийн үйл ажиллагаа ингээд дуусдаг байгаа. Тэгэхээр ер нь өглөөнөөс орой болтол нэлээд шахуу хуваартай байдаг юм шүү дээ. Ер нь бол өглөөнөөс орой хүртэл яг л цэргийн албаагч яг юу их хэвээр тэр болгоныг ингээд бүгдийг батлаад өгсөн байдаг. Тийм болохоор яг тэрний дагуу л үйл ажиллагаа явагддаг. Сонсогч нар нь бас зарим нь сургууль дээр байрладаг гэсэн тий. Тий, ерөнхийдөө бол байрладаг. Тэр нь болохоор 1-р курс тэгээ ахлагчийн мэрэгжил олох хөтөлбөр буюу ахлагчийн курс сургалттай бие бүрэлдэхүүнүүд маань байрладаг байгаа. Мөрдөстэй гарных нь хажууд байгаа техникүүд ер нь яг ямар хөө вэ? За энэ бол ингээ мөрөн дээр байгаа маань мөрц буюу тухайн хүний маань одоо цолыг илтгэж байдаг. Миний хувьд бол одоо ингээд доороо эсвэсгтэй дээр 2 зурагчтай. Энэ маань болохоор яг ингээ сонсогчтойгоор дэд төрөж гэсэн цол байгаа. 3 зурагч болох юм бол төрөж явдаг. Би төгсөөд болохоор 5 шүү буюу 2-5 шүү дэслэгч цол аавна. Чинь офицерын бүрэлдэхүүн харагддаг. За энэ шингээ харах юм бол ямарваа нэгэн зүйл надад тохиолдсон үед цусны шинжилгээ авч миний цусыг тогтоох гэдэг шаардлага байхгүй. Миний шаардлагатай их цусыг шууд сэлбэх байдалтайгаар ингээд цусны бүлгэнд байдаг. За доор нь л ингээд Монгол улсын зэвсэг төчин буюу харьяалагдаж байгаа юу маань байдаг. За энэ талд маань болохоор ингээд баруун гарт маань болохоор
тухайн сургууль суралцж байгаа курсан буюу курсын ялгаа би одоо ингээд 3 дугаар 3 дугаар курсын сонсогчаа гэсэн хэлэмж. За ингээд энэ дээр яг ингээд ажиллагаанд явах юм бол энэ дээр ингээд утгаа улс орнуудын яг айл улс их гэдэг нь байдаг. Одоо кинонд сарч хэлсэн энэ дээр USA гэж байдаг. Одоо энэ маань болохоор Монгол улс илэрхийлж байгаа. Энэ дээр ингээд тухайн хүний хинбэ гэдгийг ямар ч хүн хараад эхлээд мэдэх учраас нэр нь байж байдаг жишээний. Тэгээ ингээд бас байгалийн дунд ингээд бас такт нууц ажиллагаа явуулахад ингээд газар хөрстэйгөө ингээд өмлөн талталтын давуу талыг ашиглахын тулд ийм үгтэй бас хувцас байдаг байгаа. За тэгвэл дид төрөч гэдгсэн шүү дээ. Тэгэхээр сонсогч байх хугацаанд яаж юм цол авт юм бэ? За энэ маань болохоор яг дид төрөч гэдэг нь маань яг хугацаа зэргийн албаагчд бол тасгийн зэрэгч гэдэг мессежийг эзэлдэг. Тасгийн зэрэгч гэдэг маань ер нь бол 4-5 үнийг хариуцсан яг төдгөр хүмүүсийн яг ар гэрийнх нь дайз нөхөд аав ээж бүх хүнийг орлож яг тэр хүмүүс юу тулгамж байгаа татна хажууд нь байж тусалж дэмжих тийм зорилготой тэр дунд бас цэргийн хэргийн мэдлэг тухайн альва зүйлийг хэрхэн гүйцэтгэж байгаа вэ гэдэг нь бас тэдгээрээс хамаарат тухайн дарга нарынхаа хувьд үнэлэгдснийхээ хувьд ингэж цол хэрэг ер нь л хидэлдэг байгаа. Тэгэхээр зочин маань бас нэлээд мундаг сонсогч явах шиг байна тий. Яг өөрийнхөө хувьд бол хичээгээл явж байгаа юм айлын хөдөө би ч. За тэгвэл мэдээж одоо 10 жилийн сургуулаасаа шууд их сургуульд орсон байгаа. Тэгээд их сургууль дундаа цэрэгжилттэй их сургуульд одоо ийм цэргийн сургуульд ороод яг ялгаа юу байсан бэ? Төсөөллөөс нь хэр хол байсан бэ? За би бол яг ингээд ингийн 10 жилийн сургууль суралцж байсан. Ингээл нэг айлын хөхөд. Тэгээ яг ингээд цэргийн сургууль гэхээр ерөөд бол Дайн Байлдантай киноны яг л тийм нэг амар тиймэр юм. Суурын сургууль гэдэг нэг баг хахад Орсын кино гардаг байсан шүү дээ. Тэрнээс хахад ингээд альжигсаалын бэлтгэл инээ тэр буу задлах ингээд ер нь маш олон сонирхолтой зүйлээ гаргадаг байснараа ингээд төсөөлжсэн байсан болохоор яг ингээд ороход бол яг төсөөлснөөр байсан ихэндээ гэхдээ сүүл рүүгээ ингээд нэг ганц хоёр зүйлийн яг ингээд дасаад ингээд мэдрээд эхлэхэд жоохон төсөөллөөс өөр байсан. Ягаад гэвэл ингээд танхимын хичээл ороод эхэлж байгаа. Танхимын хичээл зонд гэдэг чинь ерөөхдөө бол бид нар чинь оюун ухаанд хүмүүс мэдээж хүний боловсрол хийх сураад ханшгүй гэдэг учраас байнгын суралцж байх ёстой. Тийм учраас оюун ухааны байна, бие бэлтрийнч байна бүх зүйл дээр нь ерөнхийдөө сургалт олгож байдаг гэдгийг эхлээд мэдсэн. За тэгэхээр ямар ч гэсэн анх бол төсөөлөхдөө тий баг ингээд тийм сууж хичээл хийдгүү ингээд сайхан байлдаал байж гин гэж бодож орсон юм шүү дээ. Тэр шиг нэг ингээд нэг буу уурал нэг говц өмсчээл хаста дайраад мараад нэг тиймэрхүү юм амар боддог байсан та. Тэгсэн чинь бол яг төсөөлөөс бол жоох өөр юм байл. Гэтэ яг төсөөлөөс өөр ч гэсэн яг одоогийн нөхцөл байдал бол бид нар яг миний төсөөллөөр яг тийм бүх зүйлүүдийг байнга бэлтгэл сургалтын үед бол хийж яддаг. Яг хээрийн аралт гэсэн зүйлүүдээр хийгдэж байдаг. Яг л буураад гүдэг, алхдаг, гიშгдэг, тэгээ ингээд буу гал нийдэг, сум нийдэг яг тэтгэрийг бол байнга бэлтгэлтэй хийдэг те. За тэгвэл үндэсний батлан хамгаалахын их сургуулийнх нь давуу тал юу байдаг вэ? Давуу тал гэх юм болов уу? Давуу тал маш олонтой шүү дээ. Энэ сургуулийг ингээд ороод суралцсанараа 4 жилийн хугацаа маань ажилласан 4 жилд оролцдог. За мөн түншлэн төгсөөд гарахад таны ажлын бэр буюу ажиллах мессеж нь ерөөхдөө бол 100% тэтгэдэг. Мөн түншлэн сургалтын төлбөр гэдэг зүйлс дээр ач холбогдол байхгүй улсаасаа хуваарь даагдаг. Одоо миний өмссөн байгаа хувцас бол яг ингээд улсаас надад өгсөн хувцас байна. Тэгээд нэгдүгээр курст болон ингээд өдөө орнуудаас хотод ингээд амьдрах хамаатан садан байхгүй бол үнгүй байраар хоолоор хангадаг. Ерөнхийдөө бол ер нь бол маш их давуу талтай. Тэгээд давхар бас мөн түншлэн цолны мөнгө гэж авдаг. Бид нэр тий ажилласан жил ажиллаж байгаагаар явж байгаа учраас бид нэр ажилласны мөнгөд бас цолны мөнгө гэж оролцдог баг. Өгдөг баг. Тэгэхээр бас мэдээж бүр ингэ сонсон чинь маш олон давуу талтай санагдлаа. Батлан хамгаалахын их сургууль гэхээр надад бол ингэ хамгийн түрүүнд нэлийн тийм дүрм журамтай байдаг бах та яг ийм бүх зүйл нь дүрмийн дагуу явагддаг бах та гэж өөх бодогдож байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь дүрм нь яг ямар санагддаг вэ таны хувьд? За дүрмийн хувьд бол яг бүх юм дүрмийн дагуу явагддаг. Сэргийн албаагч хоорондын харилцаа, мөн түнчлэн өмсөж зөөх хувцас бүх юм яг дүрмд заасны дагуу бид нэр тухайн дүрмийг дагаж мөрдөж үйл ажиллагаагаа явуулдаг. Тэр маань Монгол Улсын цэргийн нийтлэг дүрм гэсэн нэг ном байдаг. Тэдгээрийг яг өөрсдөө дагаж мөрдөж хоорондын харилцаан дээр болон цаашдын үйл ажиллагаа бүх зүйлээ ерөнхийдөө бол дүрмийн дагуу авч явдаг. Тийм болохоор ерөнхийдөө бол дүрмээр явна гэдэг бол бас айгүй гоё, нэг бодлын гоё. Тэгэхээр мэдээж бас ингэ дүрмийн дагуу байна гэдэг бол хувь хүний төлөвшөлт бас айгүй их нөлөөлдөг баг тийм. Ерөнхийдөө бол төлөвшөлт бол нэг хамгийн түрүүнд нөлөөлдөг. Яагаад гэвэл яг л энийг би хийх ёстой, энийг хийж болохгүй гэдэг зүйлийг хэм хэмжээнд ингэж заалж зүгдэг болохоор ерөнхийдөө бол дүрмийн дагуу гэдэг бол
төлөвшөлт бол нэг чухал. За тэгэхээр цэргийн сургуульд орохын тулд нэг ур чадрын шалгалт гэх том зүйл байдаг тий. Тий байгаа. Аха. Тэр бол байгаа шүү. За ур чадрын шалгалтаа таны хувьд яаж бэлтжижсэн бэ? За миний хувьд бол яг ингээд ур чадрын хувь шалгалтыг бол өөрийнхөө за номерт нэгт бие бэлдэр байх ёстой гэдэг зүйлээр би хангаж ирсэн. Тэгээ ерөнхийдөө бол 10 жилийн 12 дугаар ангиас би яг ингэ сонгож ирсэн болохоор за би өглөөдөө хичээлдээ явахынхаа өмнө ерөнхийдөө бол хөнгөн зайг гүйлт буюу ойрхон ингээд нэг 2 км 2 км хугацаанд ингээд хөнгөн гүйлт хийчээд тэгээ өглөө хичээлдээ явдаг. За тэгэнгүүт мэдээж л бас зөвхөн гүйлт гэдэг зүйл байгаад байхгүй. Хүний бие чадамж дийлэх одоо чадамж нь хэрэг байгааг битгийнд бол гар дээр сүнэх төрнийг буюу одоо хэрэгэл төрхөд орох хүн дүнслэг хийц таталт гэсэн зүйлүүдийг ер нь бол төлхөө өөрийнхөө бие дээр яг ингээд болцоотой чөлөө цаг гараад бэлддэг байсан. Тэр ч тултаа л ер нь бол одоо ингээс орж байгаа гэдэг ч бодож байна. Ааха. Тэгэхээр ер нь яг одоо тий дүүнэртэй ч юм уу тий батлан хамгаалахын их сургуульд орохыг хүсэж байгаа тэр 10 жилийн өсвөр насны хүүхдүүдтэй хандаж хэлэх юм бол ер нь хэрдээ хэр хугацаанд хэдий одоо яг эцсийн шалгалтаас өмнө хэдий хугацааны өмнөөс бэлдэж эхлүүл зүгээр вэ? За ер нь бол зүгээр вэ гэдэг талаас илүү яг хувь хүн яг өөрөө зорьсон бол хизээж хийж байгаа үйлдэлээ бити зөксөөгөөсэй гэдэг үлднээс л би хэлмээр байна. Одоо ингээд зөвхөн биеийн сургуульд орохын төлөө гэж өөрийгөө бэлдэх бос би өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өөрийнхөө бие бэлтрийг хөгжүүлэхийн төлөө гэдэг зүйлээс өөрийгөө бэлдээсэй гэдэг зүйл дээр л хамгийн түрүүнд хэлж байна да. Нэвтрүүлгийн өмнө ивент итгэгчээр Удаг Жимс Гранины хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр та бас уртч юуснээсээ дууж болно шүү. За баярлалаа. Шингэн Жимс Гранины. Та одоо мэрэгчлэрээ төгсөөд яг ямар ажлын байран дээр гарч ажиллах вэ? За би яг төгсөөд миний ажлын байр гэх юм бол ерөнхийдөө бол зэвсэг төсний цэргийн ангиудад ашиглагдаж байгаа автотехник буюу автотехник одоо та бүхэн энд харж л байсан бох ингээ 31 дэх зэргүүдтэй ингээ цуваа явж байхад харж байсан тэр техникүүдийн ашиглалт засвар үйлчилгээ яг ямар зүйл ашиглагдах юм яг хаашаага юунд явах юм яг юу нэвдэрсэн тэтгэр зүйлсийг яаж засварлах юм гэдгийг ерөнхийдөө чиглүүлж инженерчлэрийг зааварлж чиглүүлж өгөх үүрэгтэй салааны захирагч гэдэг юмэст тэр гарна. За тэгэхээр таны мэрэгжлийн хувьд ер нь практик дээр суурилсан хичээлүүд нь яаж уртдаг вэ? За практик дээр суурилсан хичээлүүд маань бид нар яг лаборатори буюу дадлын байр гэж бүх зүйлээр хангагдсан байдаг. Жишээлбэл одоо яг миний мэрэгжил дээр бол энэт ингээд 3 практикийн байр байдаг. За тавиуланд гараж дээр яг ингээд яг одоо ашиглагдаж байгаа техникүүдийг одоо хэрэглээнд гаргах гэдэг зүйл дээр. За харин дараагийнх нь болохоор лаборатори буюу ингээд хагацлсан техникүүдийг яг одоо агрегатуудыг хэрхэн засварлах уу гэдэг ингээд хэсэг хэсгээр нь хуваагаад тавьчихсан тийм зүйлсүүдээр эдгээр нь ингэж хэвдрүүл энийг ингэж засварлах гэсэн лабораторид ажилладаг. Гуравт нь болохоор бүр детальчилсан эд ангиудын токер засвар буюу нарийн засваруудыг хийх тиймэрхүү хэсгүүдээр хуваалж өгсөн. Ер нь бол манай сургуулийн давуу тал гэх юм бол ер нь бол тухайн суралцж байгаа сонсогчдоо би дадлахын байраар болон бүх зүйлээр нь хангах дээр маш ихээр төлхөө өгдөг, дэмжлэг өгдөг. Тийм болохоор манай сургууль бас ээж гоё шүү. Тэгвэл багш сонсогчдын хоорондын харилцаа ер нь хэр гоё байдаг вэ? За ерөнхийдөө л ингээл хүн болгоно л ингээд цэргийн сургууль гингүүт нэг тийм нэг сонин зандарсан ингэсэн ерөөсөө тийм юм байхгүй. Бид нар яг нэг нь багш, нэг нь одоо оюутан буюу сонсогч статустай яг л суралцах хэрэгтэй. Тийм учраас чи энэ хичээлийг ойлгож гэнэ үү, ойлгохгүй байвал би чи надаас дахиад ирээд асуу. Би чам дахиад тайлбарлаад өгнө. Ерөөсөө ичээс сандрах зүйл байхгүй. Чи энэ зүйлийг ойлгохгүй байвал би чамд ойлгуулахыг өөр аргаар хичээ. Ингээд дахиад өөр аргаар гэдэг маань дадлах дээр, эсвэл практик дээр, эсвэл лекцийн танхимын хичээлээр тэр болгон дээр заавал тэр хүнд тэр зүйлсийг сурах хэрэгтэй гэдэг хандлагаас ханддаг. Багш нарын харилцаа ерөнхийдөө бол яг л айгуу дэжгүй гоё. Яг л нэг ах шиг, аав шиг хүмүүс ингээд зааж идэг болох айгуу гоё гэдэг. За яг энэ сургуульд орохоос өмнө мэрэгчлээ сонгохоос өмнө та ер нь ямар хүн байсан бэ? Яг энэ сургууль сурснаас хойш яг яаж өөрчлөгдсөн бэ? За наач ер нь бол бас. За би бол 10 жилдээ бол нэг тийм дөрсгөө төлөв дараа бос хөөхт байсан. Ягаад гэвэл ингээд нэг барилддаг байсан учраас яг тийм нэг жоохон хэрхэн зантай байсан. Яг ингээл би яхаараа гэсэн нэг тийм нэг хөвжүүн залуугийн төрд байсан. Гэтэ яг одоо ингээд яг энэ сургуульд оролцсноор бол би бол ер нь бол өөрийгөө төлөвшөж чадсан л гэж боддог. Тухайн үед бол яг ингээд
өөрийгөө ер нь бол би яхаараа бусдаас доош орох юм гэдэг тийм хандлагаар амар хандаж бусадтай ер нь жоохон таарах ханддаг байсан. Тэгэхээр бас зөвхөн дүрм журам заах биш бас ингээд хувь хүнийг бол маш гоё одоо юу төлөвшүүлж өгдөг сайхан сургууль ах нэ. За тэгэхээр энэ мэргэжлийг сонгоход одоо төсвөр хатуужил гэдэг зүйл ер нь хэр чухал вэ? Төсвөр хатуужил гэдэг зүйл үү? Угаасаа л яг ингээд цэргийн сургууль гэдэг нэрнээсээ л бүх сонт мэдэгдэж байгаа. Цэргийн сургууль цэрэгт ямар байх хэвээр тухайн хүн маань одоо яг энэгээр одоо ингээд 10 зүгээрээ 30 км алхах чадамж. Хэрвээ үнэхээр өөрийнх нь бие чадамжинд үнэхээр тэрийг дийлэхгүй бол тэр хүн бол сэтгэлийн хатгүй байна. Тэрнээс няцж ийн гэдэг нь тухайн хүний өөрийнх нь жоохон нэг тийм сэтгэлийн хатгүйгээс болсон зүйл. Харин өөрөө ингээд аль баг багаар ингээд цаг минут бүрд өөрийгөө тодорхой хэмжээнд хөгжүүлэхэд бол бие биедрээ хөгжүүлэхэд бол дасгал хөдөлгөөн хийжсэн бол ингээд сэтгэлийн хаттай болно. Тэр нь бол хамгийн чухал зүйлийн нэг нь. Тэгэхээр ер нь бас тэ эртний сэтгэл зүгээ сайн бэлдэхгүй бол бас ингээд өссөн зүйлээсээ ухрах тохиолдол бас гарах юм байна тийм. За ер нь бол тийм. Ер нь бол хүнд бас сэтгэл зүй гэдэг зүйл хамгийн чухал. Таны хувьд яг оюутан болсноос ч хойш яг ийм шантармаар үе байсан уу? Шантармаар үе яг уу байх нь байсан. Тийм. Ерөнхийдөө бол байсан. Бас хүн болгоно л тийм төгс төрдөггүй. Яг альва зүйлд нэг чадахгүй зүйл гарч ирэх шантардаг. Сэтгэлээр унсан үедээ зарим нэг зүйлээс шантардаг тийм үе гардаг. Надад ч гэсэн ер нь бол бас адилхан тийм шантармаар үе байсан. Тэр үедээ яаж давж исэн бэ? Тэр үедээ яг яаж давж исэн гэвэл яг ингээд нэг шантаршаад байж хахад яг надтай цуг тангар хүрсэн миний онжоод байсан. Миний онжоод намайг түшижсэн. Онжоо буюу ингээд надтай цуг адилхан нэг хэлсэл дээр цуг орсон. Маш олон залуучууд байгаа. Айлын аавыг хүүхдүүд. Эдгэртээ мөр зэрэгцээд ингээд байж хахад эдгээр залуучууд маань намайг ингээд хажуунаас тус дэмжиж чадахгүй зүйлийг минь хажуунаас зааж зөвлөөд ингэдэг шүү тэгдэг шүү энийг ингэдэг шүү андаа ий байсан ч тэгхгүй шүү гэдэг хандлагаар хандж байсан болохоор би ер нь бол яг шантарч исэн үе давж исэн л та. Нэрээ бас түрүүн таны хэлсэнчлийн юу байсан шүү дээ тий. Одоо ингээд нэгдүгээр курстээ орохдоо бид нэр ингээд байралтгаа гэд тэгэхээр ингээд гэрээсээ анх удаага холдож байгаа дөнгөж ерөнхий боловсролын сургуулаад төгссөн хүүхдүүд тий. Тэгэхээр ялцчүүд иргэдэн байгаа найзууд нь их тусд юм болдог баг. Тийм шүү. Яг ингээд гэрээсээ холдоод дөнгөж анх удаа холдоо явж байгаа хүмүүсээ цуг өргсөн, тангар өргсөн найзууд нь ингээд хажууд нь аав нь бол аав нь, ээж нь бол ээж нь, найз нь бол найз нь, дүү нь бол дүү нь болдог. Дарга нар маань ч гэсэн яг ингээд хажууд за яасан ингэсэн юм уу, тэгсэн юм уу, ийм байна уу, тийм байна уу, үнэхээр яг ийм байж чадсан уу, ингэж гин үү? Яг үнэхээр болохгүй бол хэлээрээ ингэж туслалын шүү чамд гэдэг зүйлсээр хандж байсан болохоор ерөнхийд бол бас аягүй дэжгэ. Тэгвэл би танаас нэг сонирхолтой асуулт асууя л да. Хэрвээ та ингээд мэргэжил сонгохоос өмнө магадгүй ахлах сургуулийнхаа үед очивол танд ингээд боломж олдоод очих юм бол та дахиад энэ мэргэжлийг сонгох байсан уу? Би дахиад энэ мэргэжлийг сонгоно. Яагаад гэвэл би өөрөө хүсэл зорилго мөрөөдлийнхөө дагуу явж байгаа. Үнэхээр л яг би өөрөө хүсэл зорж орж ирсэн. Тэгээд яг аавынхаа хийгээг үгүйцэх гэж явж байгаа учраас ерөнхийдөө бол хаавал энэ мэргэжлийг би сонгоно л гэж бодно. За ер нь бол үндэсний батлан хамгаалахын их сургуульд одоо ингээд түрүүн та хэлсэн шүү дээ ингээд 6 цагт босоод орой 6 цаг хүртэл ингээд байдаг гэд тэгвэл яг ингээд өөрийгөө хувь хүн хөгжүүлэх боломж нь ер нь хэр байдаг вэ? За өөрийгөө хөгжүүлэх тал дээр бол бас манай сургуулиас тусалж дэмждэг. Манай сургууль нийт одоогоор 30 гаруй сургалт хэмжээнүүд хичээлдэг. Одоо жишээлбэл одоо ингээд зөндөө олон манай сургуулиас төрсэн спортын мастер, дэд мастер, олон улсын хэмжээний мастер гэх зөндөө олон хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүс маань яг л бидний яг алхаж гიშгэж байгаа замаар л яг алхаж гიშгээ явуулсан. Тэдгээр хүмүүсийг манай сургуулиас дэмжиж ингээд сургалт клуб дугуулганд хамрагдуулж яг тэгээд хичээлгүй цагаар нь өөрсдөө тэр сургалт хэмжээнд нь явуулж тусалж дэмжижсэн болохоор ингээд бол манай сургуулиас бол тухайн хүний хөгжүүлэх тал дээр бол маш өндөр тусалцыг үзүүлж чадна. Тэр яалт ч юу бас цэргийн сургууль гэдэг зүйл айгу сонирхолтой санагдчихээн л да. Тэгээ би бас нэг хүнээс сонсч ирсэн байхгүй юу? Ингээ намар ингээ ургац сургаалтанд явдгаа гэдэг иймэрхүү ажлууд их байдгаа гэдэг. Энэ талаар ер нь мэдээлэл өгч ямар хөө байдаг вэ? За ургац сургаалтанд явах бол ер нь бол гоё. Яагаад гэвэл яг л ингээд миний одоо хураагаад бэлтэж байгаа ногоо маань ард иргэд
маань эрүүл ногоог хүргэж байгаа гэдэг сэтгэлээр хандаад ер нь маш гоё. Яг л би ч гэсэн өөрөө тэр ногоогоо ингээд хураагаад идчихэж байгаа. Яг ингээд гаднаас хөдөлж авах ч гэсэн би тэр өөрөө хураасан ч ногоо байж болно. Эсвэл өөрсдөө хураасан энгийн хүмүүсийн хураасан ч ногоо байж болно. Тийм болохоор ерөнхийдөө бол айгүй гоё. Тэгээ нэг мартагдчихгүй намар гэдэг нэг кино байдаг шүү дээ. Хүүхдүүд одоо үзчихэл байгаа. Тэгээд нэгнтэйгээ тоглож наатан чөлөө цагаараа бие биентэйгээ ингээд сайхан сэтгэлийн дуу хуур те гитар авч явж дуулна. Тэгээл түйдэг тойроод хоорондоо буулаад тэгээ яриа суух бас ер нь бол гоё шүү. Яагаад ирээдүйд бид нэр батлан хамгаалахын чиглэлээр суралцах ёстой юм бэ? Яагаад гэвэл яагаад гэх юм бол ер нь бол эх орон гэж бол ер нь бол эр зэрэг байснаар эх орон тогтдог. Тийм ер нь бол улсын сүр цэрэгтэй цэргийн сүр жигсаалтаа. Тийм болохоор ерөөхдөө бол цэрэг армийн салбар байгаад бол та Монгол орн маань их тайван аж төрж амьдарч байна гэд тийм ээ ерөөхдөө бол хүн болгол харж байгаа саяхан болсон зарим нэг улсуудын дайнуудыг харж байгаа байх. Цэрэг их орн байж л тэдгээр улс орн ард иргэд маань маш тайван оршиж байгаа гэдэг үгнээс ерөөхдөө бол батлан хамгаалах салбарт суралцах зөвөө л гэж хэлж байна да. Таны хобби юу вэ? Ер нь хичээлээсээ гадуур юу хийдэг вэ? Миний хичээлээс гадуур хийдэг зүйл гэх юм бол би ер нь бол орчин үеийн техник технологи хэрхэн хөгжиж байгааг ерөнхийдөө бол интернетээс хараад яагаад Монголд эдгээр зүйлсийг хөгжүүлж болохгүй вэ гэдэг талаас нь ажиглаад ерөнхийдөө бол өөрийн гэсэн машин дээр ерөнхийдөө бол засвар үйлчилгээг ерөнхийдөө төлхөө хийж ер нь бол машин барьж ер нь техниктэй хот ноцолдох амар хоббитай. Яг л мэргэжлийнхэн даагуу. Тэрийг чөлөө цагаараа ч гэсэн ингээ мэргэжлээ судлаад байж байгаа. Мэргэжлээ судлаад хийж байдаг. Тэгээд сургуульд номын сан гэж байдаг. Манай номын санд ер нь бүх л төрлийн сонин сэтгүүл ном байдаг. Эдгээр дээрээс уншиж сонирхох юу байна те өөрөө судалж мдэггүй зүйлс юу байна тэдгээрийг судлах. За мөн түншлээ яг өөрийнхөө эрүүл мэндийг ингээд байнга зөв байлгахын тулд ерөнхийдөө бол орой гүйдэг гэдгээр засал хийдэг гэдэг ерөнхийдөө бол ер нь чөлөө цагаа ер нь өөрийгөө л хөгжүүлэхийн төлөө ерөнхийдөө хичээдэг те. Тэгвэл ирээдүйд та ингээд мэргэжлийн эзэмшээдтэй ажил дээр гараад яг ингээд айгүй тийм сайн мэргэжилтэн болохын тулд яг энэ бүгдийг хийж байгаа юм тий. За ерөөхдөө бол тийм. Би өөрөө яг ингээд нэг дүүнертэй яг миний дор одоо яг миний мэргэжлээс суралцж байгаа олон дүүнер байдаг. Тэднэртэй би яг өөрөө үлгэр жишээ болохын тулд яг өөрийгөө хөгжүүлж би яг өөрөө яг тэрхүү магнад алхаж ээж дүүнертэй үлгэр жишээ болно гэж хичээдэг. За тэгвэл яг энэ мэргэжлийнхаа хүрээндээ таны хувьд яг ямар хүнийг сайн мэргэжилтэн гэж хэлэх вэ? Яг миний энэ мэргэжлийн хүрээнд үү? Яг энэ миний мэргэжлийн хүрээнд бол яг ингээд харахад бол өөрийг одоо ингээд автотехникийн хувьд нь бол яг ингээд тухайн автотехникийн эвдрэл гэмтрэл за магадгүй юу гэдгийг тэдгэрийг яг ингээд мэргэжлийнхэн дагуу сайн онцлоод засварлцдаг тийм үнийг ингээд яг мэргэжлийн хувьд би үнэлнэ. Харин яг ингээд цэрэг гэдэг утга зүгээрээ ингээд зэвсэг хүчинд ажиллаж байгаа хүмүүс гэдэг утга зүгээрээ харах юм бол тий яг салааныхаа цэргүүдтэй хэрхэн харьцаж байна, даргатайгаа хэр харьцаж байна, тухайн хүмүүсийнхаа ингээд гэрээсээ хол байгаа хүмүүст яг тусалцаа үзүүлж чадж байна уу, сэтгэл санаанд нь нэмрэл ингээд дэмжлэг үзүүлж чадж байна уу, тэгээд ёслох, алхах, гიშгэх, гүүх, харайх, бие бэлтрийн ер нь бол үзэнч тэгдэр зүйлс төр нь ерөөхдөө үлгэрж шавдаг да. Тэгээд жишээлбэл Тэнгисийн эрэг 2 24 7-д орсон бэлгүй ах байна. За тийм яалтчгүй бас их гоё оролцож байсан шүү тий. Тэгэхээр бас нэрээ таныг ингээ ярьсан чинь бодсон чи яалтчгүй ингээ нэг юм цэргийн хүмүүс те энэ салбарын хүмүүс ингээ хаач явсан нэг юм арай онцгой бие авч явж байгаа байдал нь цаана нэг гоё өөр төлөвшөлтэй байдаг юм шиг бас санагдлаа. Ер нь бол тийм шүү. Мэргэжлийнхаа чиглэлээс өөр та ер нь бол өөрийгөө яаж хөгжүүлмээр байгаа вэ? Юу сурахыг хүсэж байгаа вэ? За би яг мэргэжлээсээ гадна гэх юм бол нэг жоохон урлагийн авьяасыг жоохон хөгжүүлэе гэж бодож байгаа. Яг ингээд гитар тоглодог найзуудаасаа би гитар тоглохыг заалгаад эхэлсэн. Яг одоо цаашдаа ерөөхдөө бол гитар тоглож сурна. Ер нь цаашдаа тэгээд хөгжмийн төсвүүдийг баг багаар нэгээр нь шалтгаая гэж сурахыг амар хичээж байгаа. Тэгэхээр ямар ч байсан яг ингээд их сургуулаа төгсөөд гарахад бол тий урлагийн авьяастай мэдлэгтэй нэлээд сайн мэргэжилттэй одоо Монгол улсад маань нэмэгдэх нэ. За тэгэхээр нэвтрүүлгийн маань цаг дуусчихсан байна. Тэгэхээр сүүлийн одоо тэр үзэгчдэд хэлэх үгийг танд үлдээ. За баярлалаа. За ингээд энэ хүүгийн нэвтрүүлэгт хүрсэн оролцуулсан та бүхэнд баярлалаа. Тэгээд ерөнхийдөө бол
цаашдаа өөрсдийн мэргэжил сонголт гэдэг зүйл маань та бүхний минь цаашдын ирээдүйн амьдрал өөрсдийн чинь яг чухал хэрэгцээ шүү гэдгийг нэг тэргүүнд хэлж байна. Мэргэжлийн зөв сонгосноор та бүхэн маань цаашдаа улс орондоо тэгээ цаашдаа гадаадын их орнуудад өөрсдийгөө үлгэр шийдээр илэрхийлж бусдын тэргуун магнанд явна гэдэг зүйлсийг сайн анхаарч өөрсдийнхөө чухал хэрэгцээтэй яг өөрсдийнхөө хүсэл зорилгот нийцсэн зөв мэргэжлээ сонгоорой гэж хүсэж байна. За тэгэхээр бидний урилгыг хүлээж авч нэвтрүүлэгтэй мань хамт байсан Гамбүр бахта баярлалаа. Тэгээд бид хоёрын яриаг бас сонсож хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр дараагийн подкастын дугаар хүртлээр түр баяртай. Баяртай.